Сайн байцгаана уу? Багийн сайн байцгаана гэж бүгдээрээ чанга инээсгүй. Гэтэ бүгдэрийнх нь амар гоё охинлог болоод байгаа юм шүү. Тэрхний эпизод сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За ингээ манай Tea Time Troubles подкаст яа докторт нэртэйгээ давах. Юу? Дасахгүй гэж. Түүнээс нэман 3 дугаар дугаарыг бичиж байна. Бид маш удаан хугацааны дараа reunite хийж байгаа. Жохон мөрөөд байдаг юм л та. Нэр жохон хичээлтэй жохон дарагдаад. Өнөөдөр жохон амраа. Жохон чийллээ тий. Тэгээ энэ дугаараараа бид нэр хаяа за. За бид нар болохоор юу ярих вэ? Иргэн дурцгоё. Nostalgic memories. Жохон хүүхэд насныхаа Гоё дурсамжуудаа ярих гэж бодлоо. Тэгтээ сая би нэг юм анзаарлаа. Нөгөө бүгд энэ юм 3 пис өвдчихсэн байгаа шүү дээ. Яг нэг нь тавиагүй ч гэсэн шиг. Чи энэ минут зэрэг болцсон байдаг наацаа. Амар зэргийн бэлтгэл хийх юм байна. Хэвчээсээ өөрт. За. Та жоохондоо ямар хүүхдүүд байв та? Ямар хүүхд байв? Ээжээ байгаа зовоодаг байв уу? Яадаг байв? Би ямар хүүхдсэн бэ? Би бол эмээ өвөгийн л хүүхдээсэн дөө. Манай аав ээж намайг жоохон бах цалцсан. Тэгээ манай ээж намайг залуудаа төрүүлсэн болохоор тэгээ нэг урагшаа их дотроо явах гэж сурцсан. Тэгээ өвөө эмээ дээр өсвөл эхэлжил өссөн. Манай өвөө намайг амар тийм эрхлүүлдэг амар тийм юу одоо би босс нэсэн гэх юм уу. Ийм аавыг гэх юм бол аваад дэрдэг. Тэгэл ийм нэг гахаанаатай штэ мөнгө цуглуулдаг. Тэгэл арай алган өгөөгүй юм л хэрэг. Хаа тэжээлгээ гэж баян мөнгө хийлээ. Тэгэл ингээл барби авмаар энэ гэж тэгж яах тийм имэйл яриад тийм талбай дээр тийм барбины үзэсгэлэн юм мэдгүй юм болж манай өвлийн өвдөнд очрлон байран байж надад барби авчирч хийсэн гэл. Тэгээ одоо ингээ байгаа ер нь гарны зөв байрлалыг нэг тийм суур юмнуудыг манай өвөө тавьж өгсөн гэж боддتي. Ингээл гоё боддог ном ингээл боддог. Тэгээл ингээд амар хөөрхөн охтууд ийм хоромж өсгийтэй готлонтлоо хоромж мейкапны тийм юм том тоглоом байдаг гэсэн шүү дээ. Тийм юм байн гарч өгдөг тэгэл байн тоглолдог. Тэгээ тэр хүүхдээ хурамч юм гээд яасан чинь би нэг жоохондоо өстө жон хийсэр байж авсан чинь юу том хөлтэй төвлөн таардаггүй тэгээ би уйлаад тэгээл тэгжснээ санчлаа гэж. Тэр хайр хөрхөн байдаг гэсэн шүү дээ. Яаж их носталжик мэдрэмж аваад наасаа. Би лимитиг манай эмээ эмнэлэгт ажилладаг гэсэн тэгэл ажлын газар нь ингээл аврах тосон ингээл өвөл мөвлөр эмчнэрийн баяр инээ тэрийг л юм уу явах тэгэл эмээтэйгээ цог явал тэгэл ер нь өвөө эмээ дээр л өссөн. Тэгээ би ээжтэйгээ яг тийм жоохондоо байсан дурсамжаар сандаггүй маа ээж тэгэл эрэхтэй гоё юм авчирдаг гэсэн. Тэгээ миний тийм юм халдсан зураг гэдэг чинь ээж найзтай ээж дүүтэй нэг орон дэрэг хийсэн. Тэгэл нэг тийм тэгэхээр сэтгэлгүй хөхт байв. Уйлан дуулна. Би ер нь бол айгуу зэрэг байсан. Ядж хат нөгөө нэг манай ээжийн ихчийн хүү гээд манай дүү өгөхгүй надаас нэг ирдүү. Тэгээд бит хоёр ингээм амар ойр хөсцөн. Тэгэл ноцолдож би ч бас жоохон том битээсэн болохоор дүү мөг ингээл аваа шидчихдэг байрлаж ингээл аваа шидчихдэг. Бүр амар тэгэл хөдөлгөөнтэй тэмдэг нийлжээл цэглэггуутаал тэгэл хитэр нөхөр шиг байнга муудалцсан байнга сайнд нь тэгэл нэг тиймэрхүүл тэгэл тэднийд айгуу их байдаг байсан хандаа гэдэг. Тэр нь бол жоохон хөдөлгөөнтэй шар хүүхэд байлаа гэж. Өөр шиг хүүхэдтэй болвол яах вэ? Дуртай яах вэ дургу? Амар дуртай нөө гэж. Би ч нөө сайн хүүхэд шүү дээ. Тэгэл үрхий гэхдээ би өөрийнхөө жоохноо дурсан чи бодгоор жоохон өрөвдөм орч юм шиг санагдав. Ингээд би нэг тийм юм сандаг байхгүй ингээд манай өвөө эмээ ингээд ажилтаа ээж ингээд ажилтаа бас байхгүй муу яа. Тэгээ манай аав угаасаа байхгүй. Тэнгүүт ингээд
хөгшөөмэтэйгээ өсдөг манай эмээгийн ээж тэнгуут ингээл хөгшөөмэтэй ингээл хоёулахна. Тэгэл ингээ гэр бүлийнхээ альбомны гэр бүлээр авахсан зургуудыг харчаад ингээд бүр ингээ харахгүй шин болсон зөө 8 9 болж исэн мөгөл мөгөл. Тэгээ хөгшөөмэ ингээл зурагтаар мэдээгээ үзэн тэг би хажууд нь ингээд гэр бүлийнхэн зургийг дэлгэж харчаад ингээ ээж эмээ ингээд ингээд нүрийг ингэж ирсэн амар уйлж Аа ёо. Яс тэгдэг байсан шүү. Ингээд ээж нь үхсэн юм шиг заяа. Тэгээ манай ээж нөгөө жоохон шоочаа. Аав жоохон тийм мэдгүй. Тэг ингээл ээж угаасаа байхгүй юм чинь би ингээд даавтайгаа унтчихдаг. Дандаа ингээд аав ичдэг унтдаг айлын баг маг байдаг үе байлаа шүү дээ. Тэг чинь ингээд ээж нь үхсэн юм шиг заяа. Бүр ингээд амар тэнэг. Ингээ альбом гаргаж ирсэн ингээд ээж ингээд завлагын зураг мөрөг үзсэн ингээд уйлдаг заяа. Одоо ингээд ээж ирэхгүй ингээд амаг барыг хайчлаа гэж бодд юм уу юу бод юм гээд уйлж мэлээ даав тэгээд ингээ муу яартай гэдэг амаг загнадаг байсан шүү дээ. Тэг ингээ жоохныхоо юу бодсон чи айгүй л их хүлээдэг л байсан юм шиг байна. Эмээ хөгшөөмэгийн одоо том охин нь манай одоо эмээгийн их чинь гэсэн. Тэгэл тэднийд ингээ байж ангууд тэдний бас ингээ зээ охин мохин ингээ надаас ихч. Тэгэл ингээл манай ээж зээ ирэх юм бол гэдэг чинь тэр ихч манаас жоох маа штэ нэг 11 2 2-т. Тэгэл үрхий. Нэг ингээд цамцаа ингээд нэг ивхэл буцаж байлуулаад дахиж муухай болгосноо дахиж ивхэл тэгэл ах юм бол ээж нь хүрээ дээр ингээд тэг би бүр ингээд байж чи ээж одоо ирж байгаа хта гэл ингээд дотроо ингээд хөлийнхэн чимээ ингээд төсөөлөд одоо ээж одоо ингээд хаалга тагшаад ороод ирмээр нэгэ амар хүлээж мүлээдэг. Тэгэл нэг орж ирч хөтлөө баярлж үлээ гэж. Өрөвдөлтэй шүү тэгш. За саны ямар хөвгттэй. Би одоо айгу төлөвшөөд айгу зөөхөн гэж өөрийгөө боддог. Гэтэ миний бага насны төрх болохоор шал эсрэгээр байсан гэдэг. Би ихчтэйг өсөхдөө ингээд уйлж мөлхороо ингээд хоёр гараа атгачаад тэгээд нүүн бүр уулаа болчдөг. Тэгээд ганц ч амьсгаа өдөр авдаггүй уйлдаг байсан гэд тэгж ээж ярьдаг. Тэгээ ихчтэйгээ 2 насны зэрэгтэй байсан бийж ингээд ихчигээ их зовоодог. Би айгу биерхүү ихч маань нөгөө өрхөн төрхөн жижигхэн. Тэгэл янгууд би ихчийн хазаж болох бүх газрыг хадсан, хазаж болохгүй бүх газрыг хадсан. Бүх газрыг Алга хазаж болтойг мэдхгүй. Би бол алгын чадсан хүзөө нуруу бүгдийг л хадсан. Яа. Тиймээс хөхөд байсан гэж сонссон да. чи бараг ихчиг идсэн юм шүү. Хичтэйгээ тэгвэл айгүй ойрхон өссөн гэсэн үг шүү дээ. 2 насны зэрэгтэй. Айгүй ойрхон. Тэгээд ер нь нэлээ ааш муутай байсан. Гэтэ би одоо айгүй зүгээр болсон. Одоо айгүй сайжирсан гэж би итгэдэг. За би яг лолиг хэр хөхөдөө. Ингээ чи тэгээ одоо том болоод өөрийнхөө хүүхдтэй болмоор байна уу гэдэг нь манай гоё асуулт ярьж шүү дээ. Би өөрийнхөө хүүхдтэй болмооргүй. Окей. Баярлалаа яах юм бэ? Гэхдээ би ингээ мөрөөрөө яаж байгаа л хэрэг тарьдаг хүүхдээсэн ихчтэй хөөцөлдөж тоглож байгаа л диван дээр гарч гүүгээл тэгэл ягаад юм хөшгөн дээр гიშгээд хөшгөө нийтээр нунгацдаг. Эсвэл ингээ чулуун амар гоё ширээ хангууд тэргээ ингээл хөлөөр өвтцэн нааш таашаа болгож байгаад голоор нь ингээ хугалчихсан. Тэгэл ээжи хайртай аяг тавгийг яаж яваад чинь би л очиж хагалдаг. Амар хөдөлгөөнтэй хүүхдээс юм шүү тэгвэл. Тэгээ ер нь бол тийм хүүхдээсэн. Юм гарсан бахоо гэж Саад барцтаа бол би гарцсан гэж боддөг гэсэн. тэл гоё юм шүү тий. Боншвай. Ноосоо ямар хөдөлгөөнтэй. Би чи айгуу чимээгүй, даруухан, уйлдгүү, унждгүү. Ага унждаг байсан юм аа. Би бүр амар бүдүүн байсан гэсэн заяо. Ингээ нөгөө Миратай бүр ингээд хацрын хүзүүгөө заяо бүр. Одоо би чинь ингээд ер нь бол нэлээд урт үзэж тэгж бүргээ боддог байхгүй юу? Хүзүүгөө. Нэг ууг нь ингээ хүзүү байгаа штэ. Гэтэ ингээ хацрын ингээ доош ингээ дунчдаг заяо. Нэг дараа ч нэгцэг горилшээ гэдэж намайг тий. Тэг ингээ нөгөө гар мар ингээ нөгөө нэг юм хямшиг 60 мөнгөний хям шилэн нэг ээж нэг өгөөд нь штэ. Тим хям шиг заяа бүр нэг малчис бүр ингээд мялайсан Амар миратай байсан шүү. амар миратай. Тэгээл ингээд уйлдгүү. Ингээл өөрийгөө саатуулаад унж мононгуудаа тийшээ харж ирэх харангуудаа инээж минь чөөл нэг. Тэгээд ингэсэл амар заваадаг байсан гэж хэлээ. Тэгээл том болоод ч гэсэн ингээ жоохон хиттэйгээ бас амар ойрхон.
Тэ нөгөө манай Сааны втори ялгаанд Сааны их чигээр ирэх гэдэлдэг бол би ихтэй ирэх гэдэлдэг байсан аахгүй юу. Тэ дуурж болохгүй. Баригдаж болохгүй аа гэж гол нь. Тэгэл би бүрэгтээ амар дээрлэх бэлдэг байсан юм аа. Яг нэг юм сандаг заа юу ингээд амар тоглож моглох туртай ингээд хүүхэд те. Тэгээ охин дүүтэй эн чинь бас нүүр мөрийг бодож моддаг ч юм уу ус мөсөр нэг гэлтэй үсч мөсг тоглох амар туртай заа юу. Тэрэнд нь би бүр ингээд боолчлогдоо нагаа. Тэгээ ингээд битгаар ингээд үсч ингэж тоглох гээд тэгээ би тэвлэх амар дургүйч ингээд амар хэцүүлхаадаг. Манайх ингээ ганцхан нэг самтай зоо юу нэг ягаан самтай. Тэрийг би нууцсан ахгүй юу. Тэг чи ч самаа хайж болохгүйснаа. Яваа сэрээ аваад иргээд. Тэгээ намайг сэрээд. Тэгээ би үсэгээ боолголоод самыг гаргаад өчг юм бол одоо задуулна да. Гэдэг самтай байсан бол гэж бодсон. Тэр нь айгу чимээгүй дараахал хүүхд байсан дөө. Нэг амар тийм хэрэг мэрэг тарьдгүй. Гоё. Тийм өрөөрөө Өөрийгөө болгочдаг. тий өөрөөрөө болгоол тий өмсөх юм бол нэг талах зүрсэнгээ хороогаад би нэрээ энэ чиний нэг юм соривтой заа юу. Энэ ингээд намаа ингээд бүгдээрээ манай гэрийнхэн хаяа авцсан заа юу. Зүсч мэдгүй би хатар талах. Иддэг байлаа шүү дээ. Тэг ингээд хатар талах ингээд зүсэх гэжсэн ингээд заазуураар л ягаад чим зүсэх систем шал санагдаа заа юу ингээд уус миний мэддэг ганц утгаан заазуур заа. Тэг ингээд яаж барьсан мэдхгүй заа юу. Тэг гэртээ ганцаараа үлдсэн. Ингэж ягаад энийгээ заазууртаад Яа. тэг надтай ингээд гэрт ингээд хамт хүн байхгүй тэг ингээд амар үлсэд уйлаад талхаа идэх тэгсэн энийг ингээд 0-ын цаасаар ингэж ороогоо заа юу. Тэгсэн ингээд зураад талхаа идсэн. Ивэтэй хиттэй юм. Гэдэг бүр сургууль мөрүүлж хараагүй 4-5 автаа юм уу цэцэрлэгийн бүр бэйби. Тэг жаа ганцаар нэг хөвчж байгаа. Тий. Уусаа ихчдэр ингээд багасаа ганцаар үлддэг. Тэг нөгөө TV shop мобил юу илээ нөгөө нэг зурагтаа гардаг нэг юм. Тэг home shopping тэрийг амар утдаг байсан заа юу. Тэгэл ингээд хов цатаагч гэсэн чинь энэ ямар гоё хов цатаагч батагч иймтэй бол энэ минийхэн чинь нэр. Тэгэл ихтэй ганцаар иддэг гэсэн шүү дээ. Тэгчтэйгээ хоёулнаа ч юм уу амар төвжигддэг. Аав чор нөгөө залуу ажилтаа хүмүүс. Манай зүүн Би ч бас айгуул дуугүй хөхт байлаа шүү дээ. За уучлаарай. Ер нь айгуу тийм дуугүй хөхт байсан. Тэгэл мөрөөрөөл байж идэг. Тэгээ сая ихчмэгчгээд гисэн чинь би дээр ахтай байхгүй юу? Ах маань нэг надаас нэг битүү нилээ насны зөрүүтэй маахыг нэг 14-5 таахт нь би төрсөн. Тэнгүүт ингээд өө тийнейж минийж яасан исэн гэдэг. Тэгээ ингээд бараг ахыхаа өгчөг гэдэг гэсэн. Тэгэл ээжээ хоёроос ажилтаа явж мавал. Гэтэ ах маань намайг яг нэг 2 удаа алангаа алдсан юм аа. Тий анхных нь ингээд бүр нөгөө няраа жоох хөөхт ингээд өлгийтэй байсан чинь манайхын балкон дээр хөлдөгчтэй байхгүй юу. Тэгээ хөлдөөгч нар ингээ намайг тавьсан гэж байгаа сая өлгөдөө хөхтэй. Тэгээ ингээд яасна өөрөө л тэр балкон дээр ажил хийж исэн юм уу яасан. Тэгсэн чинь би хөлдөөгчөөс өнхрөөд унтсан заяа. Тэгээ ингээд нөгөө амьсгал нь ингээд яатсан ингээ гацчихдээ штэ. Тэгээд буцаад амьсгалж чадахгүй заяа. Тэгээ ингээ царай нь хөхрөөд бүр ингээ өхөнгөө алдаад амьсгалж чадахгүй. Тэгээ ингээд азар манай гэр тэгээд ээжийн ажил хоёр аягүй ойрхон байдаг. Ингээд замын наанцаа нэдэг. Тэгэл агаа сандарч ээжлүү залгаал ээж гүйж ирэл агаач доошо буугаал тэгэл гэрийн үдэнд ээж миний нуруулаа ингээд нэг пад гэж зөксөн ингээд тэгсэн чинь ингээд амьсгалаа аваад ингээд амьсгалсан гэдэг тэгтээ ямар амар юм бэ. тэгэл хоёр дахь нь болонгууд нас нэг 105 6-тай 4-5-тай нэг жоох хөхт манай загсан айгуу дуртай загас идэх дуртай тэгээ ингээд яасан чинь би загсны ясанд хахаад тэгээ ингээд ээж агааг загинсан гэж байгаа байхгүй чи ингээд би чамайг дүүдээ ясын ялгаад өгчих гэж чамд хэлээ эцтэй гэдгсэн чинь би наатан чи хэлсэн шүү дээ ястай гэж би наатан чи хэлсэн тэгээ би бас тэрэнд нь хахаад өгөх гээд тэгэл нэг баахан томатны шүүс талах малах идчихсэн сандгийн гэж тэгэл бас сая нэг яасан чинь манайх имч ахгүй юу нөгөө эмч ах ихчнэр жоохон дүүнэр дээрээ туршилт хийх гээд байдаг талтай. Тэгээ ингээд би бас гадаа жоохон тоглож байгаа л яснаа.
ингээд тоогоо амар том шалтлаа ицсэн. Бүр ингээд ангаацсан заяа бүр ингээд махцах нь гэрцэн. Тэгээ ингээд уйлал ингээд ороод ирсэн чинь манайх ойчи. Ахад ойчигээ би уйлаад үгүй би оёолохгүй гэд. Өвөө биний бодцоор бол тэр чинь нөгөө бараг л зүү уцаараа ин гэдэг бодлогоо штэ ойтлээ. Тэгээ үгүй гэд тэгсэрэг одоо би ингээд тохоо нэр амар том сорвтой гэж. Тэгээ оёолцсон бол бас тий. Тэгээ анхаарахт сурдаг бахта юм боо эсвэл Сурдаг бахта. да тэгвэл ч тий. Тэгээ ингээд л яснаа. Саяас юу яриа гэж. Жинхэнэ практик Аа тэгээ саяас хин лоли хэлсэн ээжтэй автаа төгжигддэг гэсэн гэд би бас яг ээжтэй анхны удаа төгжигдснийгаа айгуу сайн санддаг юм аа. Ингээ манайх 2 дахьтай байдаг байхгүй юу. Тэгээ ингээ цонхны төвцөн гаргаарангууд ингээ яг позиционс гарч байгаа хүмүүс ингээ харагддаг. Тэгээ ингээ наваг цойжилсан би ингээ цонхны тагцсан дээр гарцсан. Ээжээ ингээ цонхоор ихэд үйлээ. Цонхоо ингэж би ингээ цохиж өгөө заяа. Тамаа гаргамаа. Тэгээ ингээ хаалга ингээ доош нь дарангууд ингээ нээгдэхгүй. төвчээ. Тэр чинь нэг услыг 4 5 тал өгөхөд. Тэгээ ганцаар ингээ төвчөө явцсан заяа. Яа, мэдгүй наа жоохондоо саяас юу тий манай гэр ингээ захын хажууд байдаг байхгүй ээжийн ажил манай гэр айгу ойрхон гэлсэн штэ. Тэгээ ингээ ээж намайг миний охин ингээ яг Ингээ наран тул зах бодчих үү биш шүү манайхаа. тэгээ ингээд юуны яг ээжийн ажлын урд юм хүүхдийн талбай байдаг. Миний охин энэ дээр л тоглоорой гэдэг. Тэгчээ ингээл нөгөө ийм баг нөгөө хүүхэд алхуулдаг юм бидэн штэ. Баг тэр юмтай жоох хүүхэд би байгаа байхгүй. Тэгээ ингэж намайг гаргаад тавьчихдаг. Тэгээ ингээ яг цонхоор ингээ хардаг. Тэгээ ингээл ээж цонхороо хараад байжсэн нэг харсан чи би байхгүй болсон заяа. Тэгээ ингээд стойр хави хамаг хүмүүсээс ээж нөгөө таньдаг хүмүүсээс манай охиныг харсан уу гэх. Тэгээ ингээ ойр хави хамаг хүмүүс намайг хайж яваад тэгсэн чинь нөгөө захын хажууд байдаг бүбүүчнэрийн хажууд ингээд би бийжсэн гэсэн заяа. Тэгээ ингээд нөгөө бүбүүчнэр ингээд гайхаарсан. Би ингээ ер нь айгуу ээж наваа хэлэхдээ айгуу күкэл шиг хүүхдээсэн гэдэг байхгүй ийм буу буурчгар өстэй. Буу буурчгар өстэй ингээ амар том нүдтэй. Тэгээ ингээ яасан чи нөгөө хэд нь ингээд энэ ямар күкэл шиг хүүхэд вэ ингээд гадаад хүүхчиг хүүхэдтэй мөхөд вэ ингээ гайхаа харцсан. Тэгээд баахан бүбүүчнэрийн дунд ингээ ингэсэн жоо хүүхдээжсэн гэсэн заяа. Тэгээ тэнчнээс олоод намайг ингээд авчирсан гэ. Яг тийм зам мама бас тэгээ гарчдаг юм бах та. Одоо мэдгэхгүйсэн л одоо тэдрэнд дагуулаа явцсан. Аваад явцсан. Мэдгүй. Хүүхдээс. Гэхдээ яг хуу би яг ингээд үдээд заяа. Би яг одоо байгаа настайгаа тэг ингээ манай Луна яг багын күкэл шиг хүүхэд байсан бол тэгээ тэр үе ингээ хамиргүй гоё нөхцөл бүрдсэн байсан бол би бол чамаа кармална. Тоглоомчгүй. Нэрээ шүү. Кармал штэ эн чинь. Аа штэ. Ичин чирээгүй. Хайрцаг хойло машин трек мэлэлтэй. Тэгээ сая бас би юу яриа гэж хэллээ. Хөрхи нийттэй юмнууд. Би тэгээ жоохондоо айгу хотлонд очдог хүүхдээсэн юм аа. Тэгэл жоохон байхад би нэг амар наран цэхүүлээд наран цэхүүлэх хотлого айгу муухай штэ. Бүр ингээ нэг юм хамаг дотор би муухай аргал. Тэгээ ингээ би тэр амар олон удаа наран цэхүүлснээс болоо би ингээд жоохондоо би ингээ малгаанаас халддаг хүүхдээсэн заяа. Ингээд өвөлч байсан, зунч байсан, хаварч байсан, амарч байсан, доторч байсан би малгатаа л гэдэг хүүхдээсэн заяа. Тэгээ ингээд нэг удаа ингээд яг наран цэхүүлээд яасан юм би айгу санддаг байхгүй юу. Ингээ ээж нэг 100 айлаар яваад машинтаа тэгээ би ингээ дотор муухаараа шууд машины цонхоор болж заяа. Тэгшээгээр тэгээ ээж намайг гихт аваачаа яаснаа. Ингээд ээж аваа орон дээр ингээ намайг хөвтүүлснэ. Агаатыг хичээлдээ явцсан л байсан юм шүү. Агааг дууцснаа ингээ толгоон дээр ингээ алчуур тайснаа ингээ намайг үлдээсэн заяа. Тэгээ ингээ би телевизээр хүүхэлдэйн кино үзээд ингээ амар өвдөд хөвчсөн айгу санд. Би бас айгуу тийм юм боддог. Би жоохон амар туранхай нэг тийм нарийнхан юм хорчсон хүүхдээсэн гэсэн. Хорчсон багтаа яа. Тэгээд сая таад ингэ яриад байсан чи би ер нь санитай адилхан байсан юм шиг. Би бас ингэ бүр жоохондоо тэрийг мэдгүүлэн гэхдээ ингэ манай баг дүү бас тэгж ингэ уйлж явахдаа ээрч мэрх гэдэг ингэ ээрн гэхэр чи ингэ амьсгалаа бас ингэ авч тавилчтэй штэ. Тэгээ намайг бас тэгж амар уйлдаг ингэ үгүй мүгүүгээ ингэ яачих юм бол би шууд уйлаад ингэ толгоогоор хоошоо ингэ саваад амждаг. Тэгээ намайг тэгж ингэ шууд газар суужаа шууд ингэ хоош саад унчих. Тэгүүлгүйгээ хойно юм төмпөнтэй ус мус тавьдаг байсан гэдгсэн. Амар бүр тэгээ ингээд би тэрийг санд ингээд ээжтэй ингээд гэр жоохондоо ингээд байж байгаа тэгээ ээж ингээд дуудаж мод ээж ирэхгүй намайг тоохгүй байнгут уурандаа ингээд газар ингээд дөрөвөлч ингээд яаж байгаад ингээд тухайн ингээд газар ингээд яадаг байсан. Чи чин бүр нэрнгээсээ тэгс би бүр тэрийг тийм хүүхдтэй юм бол айна.
Тийм яадаг devil reincarnated. Яг Devil reincarnated. Толгой болгоо ингээд хан мандаас хаваад авах юм бол толгоогоо ингээд албаар өөрийгөө өвтгөө тэгдгүүлсэн. За тэгснэг амар юм би тэрнийг 6 7 дээс юм уу ээж би шээлэгч ээж утаа үзээд тоохгүй. Тэгээ та намайг яа чэгээч гэх тэгэхээр би үгүй та намайг шээлгээд өгч үгүй өөрөө явчих юм гэх тэгэхээр би өөдөөс нарж байгаа талбар өмдөндөө шийд. Амар санаатай өгдөөсөн шүү. Тэгээ би нөгөө нэг тэр үед айлын ганц байсан тэгэл ингээд өвөө мэдээ амар эхлээ өссөн. Тэгэл ер нь бол ингээд хүссэн юм аавж маах гэдэгтэйсэн. Тэгээ ер нь бол ингээд өөрийгөө болгочдаг бас гадаамаатай ингээд тоглол гар үлээ шалтлал ингээд яах юм бол тэр хүнд ингээд за зүгээр гэл ингээд өвцөн ч гэсэн ингээд тоохгүй тэгэл яачдаг. Унж муунаад ингээд амар яалаа. Тэг би ингээд тийм нарийнхан төмөрөн дээр ингээд явчихад шууд ингээд алцаа. Миний яг энэ би сүулт нэгтгсэн шүү. цавны миний бүр яг энэ ингээ хөхөрцөн за би тэрийг хинт ч хэлээгүй тэгээ зүгээр гээл ингээ дараа нар чи хөхөрсөн өстэй би ер нь тэгж тэгэл нэг өөрийгөө болгоол явцдаг. Унаага чинь сонссон чинь би бас яг тэгжээснээ саналаа. Тэр нөгөө та нар мэдхгүй ингээд нөгөө хөдөөний айлууд чинь ингээд нөгөө нэг юм гадаа нэг юм бүр хэмтэй заяо тэр ингээ иргэдэг дээр нь харуулах хатаадаг байсан юм шиг гэж надад би тайлбарлахад тэрийг би хүүхдэн тоглоом гэж боддгийн заяо. Одоо хүртэл надад нэг тийм мэрцэгтэй би ойлгоогүй. Тэгс чинь ингээд манай лагер ингээд хажуудлын хашаанд билүү хажуудлын цааталтчил. Үгүй цаатлын цааталт нэг юм тийм байдаг байсан аахгүй юу? Дээр нэгээ суунгууд ингээд эргэлддэг. Тэгээ амар тоглох туртай. Тэг ингээд тойроо явчих юм бол тойрж явах дурггүй. Тэгээ би ингээд хашаад авдаг байсан аахгүй юу? Тэгс чи би яг ингээд салтаагаараа нөгөө нэг модон юм хашаа дээр штэ Монгол. Яг тэрний үзүүр дээр заа юу ингээд мэг орцоо. Тэгээ өвдөө дээр цус мус гараад тэгээ нөгөө миний Монгол тэр үед алга болсон гэж би ер нь аль сүулт нь ботсон л даа. Ямар би нөгөө анх хийхэд бол миний цус гараагүй. Тэгэхээр тэр үед тэр үед амар өвдөж мөвцсөн ба би амжсан уйлжсэн сандгийн. Гэтэ яаж өвдснээ сандгүй. Тэр үе ингээд дурсамжтай тэр чигээр ингээд байхгүй орчихсон. Би үсний багтаад өөрөө амар тэнгэр гинтэж ингээ өвөл дараад тэгээд ингээ нөгөө би ээж халаатыг өмсчихсэхгүй тэгсэн ч гэсэн ингээ чичгээд гэртээ тэгэхээр би ингээ нөгөө эндүү халааж агаад тэгснэ халаатныхаа гадуур ингээд эндүүдээ тэгээд уурын ингэсэн чинь гэд миний хөлийг шууд түлээд тэгээ би ээжээс нуугаад нөгөөдгөө гэсэн нээлт очсноо ингээ харсан чинь яг нөгөө уурныхын югаар ингээ гашиг ингээд цэвэрчсэн. Тэгээ би тэрийг нуугаад ноосоор явж байгаа ээж нэг удаа намайг амир оронд оруулаад за миний ахын гэсэн. Нэг биш байна гэхдээ яг жоох юм нэчглээ. Би тэр сая сүулт гэсэн гэдэг нь би анх нөгөө энд ирчээд эхний жил хашаа даваад гүгүгү хоёр дахь дунддаг гэсэн байхгүй юу. Тэгээ ингээд доошоо шатаар бууж агаад ингээ шатныхаа хоёр талаар нь ингээ бүлээ удаагаад заяа. Тэгээ ингээд бүр ингээд ингээ үхэх гээд яа наач ямар амар юм бэ. Сая тэгээс жоохны юу гэдгсэн чинь би амар юм сүулт хэлд орсон байхгүй юу. Би баг 3 нас хүрчээд асуулт байна гэж. Манай Луна өшөх охинтой болмоор байна уу? Болмоор байна. Өстой хөөрхөн штэ. Тэг хөөрхөн ингээд Гүгэлтэй шүү гэж. Надад дахиад нэг асуулт байна. Бэмби яг өшөх хүүхдтэй болохтой ихтэй байна уу? Гэ томроод яах вэ гайгүй заа. Ихтэй жоохныгоо бодсон чи би жоохондоо бас амар ааштай байсан минь. Уйлаал байдаг. Тэгээ эмээгийн ажлынхандаа ингэ явдаг байсан гэдгсэн шүү дээ. Амлалт мамлалт. Тэнгүүд ингэ эмээгийн ажлынхан намайг бүр аашма гэж дууддаг. За. Аашма гэж дууддаг. Амар тэгэл ингэ зураг мөрөн дэр юу болоо цаа. Юм байж байдаг. Баапур ингэ. Яг хараг шаш ингэ ингэсэн жимбицэн ингэ. Ийм хүмүүс одоо хүртэл ийм үснэ гэж байжлаадаг нас нөө бэби хариуд нэгсэн. Нүдэн харагдаж байна. Эсвэл манай Луна яасан гинэ. Тэгээд би бол өөр шиг хөвгтэй болно гэж. Би тэрний өмнө нэг юм ярьжсэн л та байж л та. Манай ахын хөвгтүүд одоо жоохон царай мод. Чи яах гэж хэлээд. Гэхдээ хөөрхөн л тоо гэтээ жоохон царай мод. Яг ахын copy paste та яах гэж тэр том нь бол нийтдээ шүү. Тийм болохоор гоё хөөрхөн өөршөө хөөрхөн царайлаг хөнтэй болно гэж боддгоо. Тийм. Тэгээд тэр өмнө ярьжсэн юм ингээд амар сүулт хэлд ороод ингээд 3 нас
3 нас гарчаад би бүр хэлд орсон заяа. Тэгээ ингээд намайг бүр ингээд дүлээ юм уу, хилгүү юм уу гэж тэгдэг гэсэн заяа. Тэгээ ингээд бүр намайг айгүй өвөө мөгөө бүр ингээд дагуулж яваад имч үзүүлээд ингээд нөгөө юм ингээд чихнэр нэгтэй штэ. Тэгэж мэгэж халахж исэн гэсэн. Ингээд энэ дүлийн хөхт юм биш үү те гэж тэгж. Тэгэл хөрхий нөгөө том хүмүүстэй байна. Би ч нөгөө хэлсэн ш та ахмахаасаа айгу том зөрүүтэй. Би одоо хүртэл ингээд яг тийм жоох хөхт ялах хөхттэй хизээш хажуудаа байж үзэж байгаагүй. Өөрийнх нь насны хүмүүстэй байж үзэж байгаагүй. Тийм болохоор л хөрхий хэлд орохгүй байдаг гэсэн юм шиг байгаа. Тэгээ ингээ яг 3 ингээ 3 нас хүрээд ээж яг яслид өгөөд тэгээ яг нөгөө насны хүүхдүүдтэйгээ байгаад тэгээ шууд хэлд орсон гэсэн. Тэгж сурч морно л да. Тийм. Гэтэ хэлдэг гэсэн юм шүү дээ. Тийм. Тийм тэгснээ би ингээд хүүхдүүд чинь ингээд ааваа юм уу ээжигээ хэлд орд штэ. Би ахынхаа нэрээр хэлд орж ирсэн гэсэн. Галзуу. Хөө хинэ гэж дуудаж хэлд орсон заяа. Галзуу. Наадах чи сонсон чи надад нөгөө юмас ингэрчлээ. Би ингээд 5 үеэлүүд тахгүй ойрхон. Яг ээжийн дүүгийн 5 хүүхэд. Бид нарыг амар хардаг байсан. Баг хоёр нэхрэр. Тэр үед чи би одоо 8 амгаан байсан машин. Тэгээ ер нь бол би бүгдээринг багаас нь ингээ хардаг байсан аахгүй юу. Тэгээ маа төрсөн дүүтэй нийлээд бараг зургуулаа мамун миний нэрээр хэлд орсон байдгийг. Саяхан кат. Тэгээ саяхан кат. Одоо энэс хойш бас жоохон кат заяа. Мамуна. гэж хэлд орсон шүү дээ. Тэр 5 болыг тэгж хэлд орсон. Дүүг бол ясныг өстө мэдгүй шүү дээ. Өөрийнх нь дүүдэж жоохон хайргүй болов ш. Тэгээ жоохны юу гэдэгс чи бас нөгөө би имэнер дээр баг ус манай өвөө намайг 7 таахад нас орсон. Тэгээд ер нь л томроод манай ээжийн ихчийнх нь том хүн надаас 5 ах. Тэгээд тэрний дүүн л надтай нэгээр юу. Гэтэ би тэр ахтайгаа тэг имэнертэй ингээд дандаа хожир болон явдаг. Тэгээ тийм хожир долоодог гэж байгаа бодлоо гэж бодсон шүү дээ. Тэгээд хожоо тоглодог гэж байгаа болов л гэж бодлоо. Тэгээ имэнертэй тийм дандаа ингээд хөвшин хүмүүсийн тийм амлсан гэж юу юм? Хожирт. Тэгж хэлдэг юм уу? Тэгж ингээ явдаг. Тэгээ имэнертэй амир их тийм амлал. Тэгээ имэнерийн гарт дээр өссөн юм шүү. Тэгэл ингээ таран маргич юм бүр юм өтгөн таран маргич ингэсээр гас сүүшиг болгож уудаг. Тэр нэм хатуу барбари сишин гэсэн боцож ийсэн тархтайгаа дахиж чихрэ амандаа чи амир тэгж иддэг гэсэн. Би бас нөгөө жоохон бахад манай хиний аавын үеэл гэдэг байхгүй юу. Тэгээ ингээд тэдний гэр бүлтэй амар дотн өссөн. Тэгээ ингээд манай тэр үеэл ахын эхнэр манад ажилтдаг байсан ээжтэй. Тэгээ ингээл ээж аав бас жоохон ажилтаа намайг тэднийх л явуулчихдаг байсан байхгүй юу. Тэгээ ингээл жоохон санаатай өгчих юм уу те ингээ яснаа тэднийхсээ явах ингээл таксины мөнгө өгдөг гэсэн гинэ. Тэгсэн чинь би ингээд нөгөө хичээгээ дагуулж явснаа. Хойлоо микртээ явчих. Наад үлцэн мөнгөөр хойлоо зарим авчих тийм билээ гэдэг заяа. Тэгээ ингээл юм уу яснаа. Тэгээ би тэдэд бүр ингээд бүр хондог 2-3 хоногоор хондог хөвгтэйсэн байхгүй. Тэгээ ингээ яаж яагаад тэднийх нөгөө хашаанд байдаг гэсэн. Тэгээ нохоотой. Тэгээ ингээд би тэдний нохоонд амар ингээд дуртай. Тэгээ ингээд нөгөө нохоо ч хоолоо юу гэм булаад юм биш үү харамлдаг. Нөгөөдгийг мэдхгүй жоох хөөхөд очицсан хоолоо идэж яхад ингээд урдаас нь ингээд хараа сууцсан. Тэгсэн чинь ингээд хоолоо ингээд булаагаад яснаа ингээд намайг ингээд амаараа ингээд хацаа заяа. Ингээд ялч амаараа хацсан л доо. Тэгээ ингээд ураад амаараа ураад тэгээ ингээд ясна ээж аваараас айгу муухай сая. Тэгээ ингээд манай ах ингээд сандраад ээж авлаа залгаж байгаа байхгүй. Ингээ охин чи ингэчлээ те ингэсэн гэдгсэн чинь за уцаа тасалсан гэдэг ч байгаа байхгүй. Тэгснээ жоохон ингээд бэжсэн тэр хоёр ингээ ухаарсан юм шиг байна. Ингээ явж яснаа. Бэжтэй сая уурсан гэсэн. Ингээ буцаж залгаснаа. Тэгээ ингээд имлэг очоод би нөгөө галзуугийн тариамаараа хэлгүүлдэг гэсэн заяа. Хэлгүүлжсэн. Тэгээ ингээд тэрнээс хойш намайг тэднийх рүү явуулахаар байлцсан гэж. Гэтэ би тэднийтэй айгуу дуртай байсан юм аа. Ингээд уурсан гэсэн чинь миний яг нэг тийм жоохон насны траума эсчлээ. Тэр нь одоо манай одоо ээж ихч гээд байгаа тэрнийх ингээд намайг 7 малтай хахад нэг охинтой болсон байхгүй юу. Тэгээ тэр охин нэг 2 3 таа ч үлээ би тэр нэг 10 мартай байсан гэсэн үг. Тэгэл тэр яг ахтай нь надаас нэг эрдүгэдсэн дүүтэй ингээ хоёлаа ингээд манай ах ихч хоёр ингээ хүүхдээ ингээ бит хоёр дүгэд гаргацсан. Тэгээ ингээд би ингээл ингээд дүүгээ ингээл хараад байдаг. Манай нөгөө ах нь байдгүй тэнцээ өөрийгөө болгоод тоглоод энэ тэрүүгээр бүр тоглож байна. Тэгэхээр би ингээ бас тогломоор байгаа шүү дээ. Тэгээ яачаа одоо дүүгээр би жоохон тоглоё гээл байгаа л нэг минут болоод эргээ харч манай тэр дүүг ингээ дуутай хөхт ингээ дуу нь ингээ урталтай ийм юмтай ингээ дайраа унагч чи манай дүүгийн нүднийх нь энэ доогоор ингээ сэтгэлээд бүр ингээ мах нь ингээ гараад ирсэн.
бүр ингээд сэтгэлээд ингээ яатсан. Тэгээ би бүр гяс аавж игээ дуудгаа манай дүү уйлаад бүр ингээ бүр яг нүднийхэн доогуур ингээ сэтрээ заяа. Ямар азар нүдэн сохорч байгаа юм. Тэгээ бүр амар. Тэгээ би бүр ингээ сандарсан да. Тийш нэг хилээрээ ээж долоогоо заа. Бүр ингээ гарцсан ингээ махрон заа. Бүр ёо тэр бүр миний амар Хиттэйсэн. арвтай. Йоо. Өөрөөс хүүхэд биш. Өөрөө хүүхэд гэтээ тэр манай ах их ч өөр ингээ сүүл ярьж бит хоёр ч бас өстэй шир байж жоох хүүхдүүд тэгэж хүүхд гаргаж өгч явуулж идэг гэл. Тэгэл хөөрхий ингээ дүүгээ ингээд дараа нь ингээ оройн ингээ харж имлээс ингээ оюулцсан ингээ хурж уруулн ингээ бимбийцэн бүр ингээ хараад дөрөвдөөд тэг чи нөгөө ах нь байдгүй нөгөө тийш хараад уйлцсан. Гэтэ дүү нь одоо сөрөвтэй юу гайгүй юу? Яг уу сорвно одоо идгээд яж ахтай одоо гайгүй болцсон. Яа заашгүй. Тэгэхдээ нөхөө хөрхий ах хүүхд нүүрэн дээрээ тань сорвтой юм бол. Одоо яг уу бүтгэсээ одоо баг мэдгэлэхгүй л болж байна. Лазер дуулж болтно. Болчихлоо. Одоо сумаан дүүч идтэй л 14 мөрөвтэй. Одоо л яг нөхсөн насан дээр ирээд яг жоохон томроод тэгж мэгж ярих л ах. Би цэцэрлэгт бастай айгуу шартай хөхтэй амар гинт зуна ирүүш. Тэгээ айгуу шартай хөхтэйс ингээд. Тэгээ ингээ хүүхдүүд чинь хоорондоо ингээ худлаа ярьж мараад юм эсвэл ингээл би бинээс илүү гарах гал тэгээд байдаг шүү дээ. Тэгэл яажсэн чинь нэг хүүхэд ярьж байна. Манай авста амар мөнгөтэй ирэх болгондоо тийм ингээд амттай авдаг гэх. Аха. Яа тэгсэн чинь дараагийн хүүхэд нь бас ярьж байна. Бас л ингээл амар сүртэй аав ээж нь баян гээд. Тэмүүд нь би ингээд тийм би бол аав ээжээс мөнгө авах ямар ч шаардлага байдгүй шүү. Манай гэрт ингээд нөгөө ханаар дөрөв 50 өгдөг. Тэр болгон дээр ингээд бүх мөнгнүүд бэлэм 50-аас дэдэг 20,000 50 окей ингээд бийждэг. Тийм болохоор би эцэг хийх мөнгө авах шаардлагагүй байдаг гэж хэлжсэн шүү дээ. Хүүхэд шүү дээ. Тэгээ ингээд би бүр mic drop зүгээр бүх хүүхдүүдийг чимээг болгож Йоо галзуу. Цэцэрлэгийнхаа багшийнхаа бас өөр дээр байн суудаг гэсэн. Ингээ манай багш амар манлын тоглолтог гэсэн. Тэгээ мэдээж ингээ төвхтэй л байгаа шүү дээ. Тэгмэд бүх олон хүүхдүүдээс зөвхөн би л ганцаараа багшийн нөгөө өвдгөн дээр гарч ингээд ингэсэн хата суудсан. Тийм байдаг гэсэн. Тэгээ Яг цэцэрлэгийн багшийн favorite хүүхдүүд байдаг те. Бид юу сандаггүй. Ширээ би байсан шүү дээ. Хой за чи яасан гинэ? Би нөгөө бараг 6 дугаар ангид ухаарсан гэж. Тийм болохоор тэрхүү сандаггүй маа. Цэцэрлээс хандаггүй юм уу? Гүү. Тэгээ ингээ яаснаа цэцэрлэгтэл нэг чинь нөгөө шинэ жил минжилээр энэ жилийн хамгийн тийм өгөхөд ийм өгөхөд гэдэг өгдөө штэ. Минийх болонгод хамгийн юу лээ цагаа барьдаг өгөж чинь. Тийм өгт надад өгчсөн заяа. Тэгээ манай ялч цэцэрлэг гэрээ хажуу тэгэл намайг хоцорж аваачдаг л байсан юм шүү. Аавч бас өөрсдөө ажилтаа болсон. Тэгэл үргээ тийм юмтай болсон юм да. Цэцэрлэгээ тэгсэн чинь би яг цэцэрлэгтэй яг нэг тийм манлайлагч хөхтөд Яг яг нэг тийм байсан. Цэцэрлэгтэй ингээд одоо юм ангиасаа ганцаархнаа тийм гимнастикийн сургууль цэцэрлэгийнхаа юмд ингээд явдаг. Тэгснэ ингээд амар хөөрхөн шар юм хувцас шиг балник өмсгчдэг. Тэгэл ингээд бэлтгэл болоо. За одоо хүүхдүүдэд завсарлага бол өөрөө ангируугаараа шээж мэйгээд юм идчихэд ирээд хөрөөдөр мөрөөдөр тэгснэ ангитай ингээ ганцаараа юм шаравцтай ингэж оршин манай ангийн хүүхдүүд пөө тэрийг андаагаар тэгэл тэгвэл гэсэн л ингээ явж авдаг. Тэгээд айгуу тийм тэгснэ ингээд амар тийм цэцэрлэгийн хүүхдүүд ч бас ингээд өхөж тоглолт штэ ингэж хэлээ гаргаж өгч өгдөг тэрний яадаг штэ тэгс чи нэг хүүхэд ингээ ясч эртний миний хилэн дээр үүссэн заа цэцэрлэгийн хүүхэд штэ тэг би бүр гайхаад фүү юм байт юм байна. Ер нь айгуу манлайлагч хүүхдээсэн. Гиснэстик зарын чанартай бэлчүү биш. Би нөгөө айллагчин дээр суудаг байсан бэлгүүнэ. Амдагш хаана танжино. Чамаг нэг тэрээд гэхдээ юунд бэлгүүн мөн ч юм уу биш юм мэдгүй. Яг юунд суудаг байсан мэдгүй заяа. Ямар ч гэсэн гээ миний ханаас тэг 3-4 банд гүйдэг байсан юм аа. Та нар том болсон уу? Хаана юу хийж ийн андаа? харин цэцэрлэг тэгж хүүхдүүд Нэг уулзалтах юмсан ч. Ой найзаа чи тийчээсээ санчийн уу? Чи надад мам ч өгөөд сэтгэлээ илчлээд нөгөө навчныг цаана уу? та нар нэр цэцэрлэгтэй юун дээр суудаг гэсэн бэ? Би лирэн дээр суудаг байсан. Би хонхон цэцэг дээр. Би хонхон цэцэг дээр суудаг байсан. Хаан цэцэрлэгт явдаг гэсэн. 82. Баяа гэж юу юм? Манай Гүг хаана идэх юм? Гүг цэцэрлэгийн чайл. 16 дугаар хороолол гэж.
16 аа гэдэг гэсэн. Манай өвөө Хоёулаа цэргийн хүн хажууд нь нийт цэцэрлэгч байж болохгүй л та хоёр хонхон цэцэг байгаа юм чинь тийм. Хоёр насны тааш дөрөв Жилсүүл та яарчгүй тэгээд баярлалаа. Луна мэдхгүй байна уу? би мэдхгүй. Зургаараа давхаарсан. Чи бага ингээд сандаггүй Тэгээ яг нь халтмалтал сан тэрнээс бол бүр ингээд тэр өдөр яасан гэсэн юм бол байхгүй. За цэцэрлэгтэй юм хүмүүс. За тэгээ сургууль зараад ямар хүмүүс болсон бэ? Сургуульд ороод адсан байлаа штэ. Ой. Тэр ч одоо сургуульд ч нэг гоё юм бол зөндөл гоё юм болсон л доо. Нөгөө дээрээ ихтэй болохоор нөгөө бодог шунх мухандаа жоохон ихт орцоохгүй юу ихнасаа. Тэр бодог шунхан ч яг хуу тэр чи ягаа нөгөө юм амир одоо ялаарч нөгөө хадастай бодок обруч За. тэр нөгөө нэг мөсгийтэй пүүз. За. Тэр чин тэр одоо их чи 7 малгаар ингээд тахад л модонд орсаахгүй чи би 4 5 дугаар анги хүүхдтэйгаа үеийнхнаас ганцаараа тийм үстэй заа юу. Юу охтод шүлтэн гожоод. Нөгөө тиарагийн юм чи нөгөө тэрийг ганц модонд оруулсан юм шүү дээ. Тэл тийм хүмүүс юмсэлээ өсгтэй пүүз мүдтэй заа тэгэл чиний хөлчөө өвдөггүй наачтай яадаг юм адгийн гэлт. Нийс гоё. Амар тэгдэг гэж хэллээ. Тэг би нөгөө ангийнхнаас нэг ирчихгүй юу нэг жилийн дараа сургуульд орсон. Тэгэл тэнгуут нөгөө өмнө нь өөр сургуульд сурж агаад тэг дараа нь төгссөн сургуульд орсон хгүй юу нэгдүгээр ангиас суучаад дахиад нэгдүгээр ангиас ороод гэх юм уу. Тэг тэнгуут ингээд хамгийн гоё бичдэг юм. Тэг ингээд манайхан ингээд нөгөө нэг юм хүсэг бичүүлдэг нэг дэвтэр шиг юм байдаг ус тахгүй манай сургууль. Тэг тэр ингээд хамгийн гоё бичсэн нэгээс хамар дээр үлгэж тавьдаг үлгэр жишээ. Тэг өдөр болгон дандаа минийх. Тэгэл тэгсэн чинь ингээд нөгөө үг мөг ингээд бичиж сурж байгаа мэддэг үсэн өдрөө. Тэгсэн чинь тэр нэг ямар ч үсэг байсан юм. Манай ангийнх нь үзээгүй үсэг байсан аахгүй юу? Би нөгөө үзсэн. Тэр тэгсэн чинь би ганцаараа уншаал. Манай ангийнхан чинь гайхчих байхаа л вау. Тэгдэг хөвгтэйчлээ. Сайн. Би сургуульд ороод эхний 3 ангитаа яг хувийн сургуульдсан байхгүй. Тэгээд айгүй шахаж үздэг хувийн сургууль. Тэгээд англи хэл, орс хэл, тэгэл математик, физик гэдэг бүгдийг Юу вэ? 3 дугаар ангитай юу? Тэгээд би тэр үедээ олимпиадад орж мараад улсын 4-т орж руужсэн. Тэгээ математикээр заяа. Ямарлагийн. Тэгээд одоо тэр математик нь миний хамгийн үздэггүй хамгийн муу хичээл болсон байдیں۔ За тэр чи яхаа тэгэл би шууд нөгөө улсын сургуульд ороод тэгээд ингээ хувийн сургуульд хазсан үсээр хүүхдүүд ямар ч хараалыг бид нар хэлдэггүй ингээд айгуу соёлтой өглөө ингээд хичээл эхлэхэд вальс бүжгэлж эхэлдэг. Би ямар сургуулийн юм? Дианагийн нэрмжид сургуулиас ахгүй юу? Дианагийн гүнжид төстэй тэр гүнжийн нэрмжид хувийн сургуулиас тэгээд Ямар лаа. 3 дахь ангиасаа тэгэл ЕБС-д ороод ясан чинь ингээд манай анги болохоор хувийн сургуульд 5 хүүхдтэй идэгс хгүй юу? Тэгсэн чинь ЕБС-д орсон чинь литерally анги 40 хүүхдтэй. Тэгснэ ингээд самбар нь бүр ертөнцийн буланцсан юу. Тэгсэн чинь намайг шинэ хүүхэд гээд хамгийн хойно суулгацсан. Тэгээ би бүр ингээд тэгсэн чинь хүүхдүүд хажуугаар ингээд хараалын үг мөг хэлээд би бүр ингээд тэгснэ ингээд манай одоогийн надтай бараг ингээд 14 жил найзалж байгаа юу. Хамгийн сайн найз маань ингээд би амар интроверт ингээд шинэ газраас айгаад ирсэн чинь над дээр ингээд амар хөөрхөн хурж ирээл сайн уу намайг тэр гэдэг танилцъя гэж амар тэгж ирж ирсэн. Тэнгүүт би айгу адгийн ааштай юм. Найзгаа харчаад хамгийн түрүүнд энэ ямар ядаргаатай вэ? Яг гэдэг юм бол гэсэн ингэж танилцаж байна. Тийм үгтэйсэн. Тэр чи яг нөгөө ялган гардаг байсан уу юу? Үгүй юу? Аттай жаасаад Би хаттай шалгаж үзэж байгаа. Тийм үү. Тэгвэл Ихтэй мөн бах. чинь шал үргэлээ. Тэрийг үзэнгүүт л яг ялган болмоор л байдаг байсан юм л та. Самбар ертөнцийн нөгөө цахаад гэсэн чинь би нөгөө нэг 10 жилдээ ер нь л айгүй өндөр охин байсан. Манай ангийнхан чинь баг миний мөр зүрээр татдаг. Тэнгүү дандаа хамгийн хавьяа суудаг. Бүр ингээд би амьдралтаа ерөөсөө уурд сууж үзэж байгаагүй. Би бүр том болоод ч гисэн үү? Тийм. Танах өөрөө суудлаа сонгож сууд юм уу? Одоо нөгөө манай сургууль нөгөө жоохон муухай болохоор ингээд том одоо тэр ажилчдынх нь ингээ хүүхдүүд нь ингээ урт суун ингээ аав ээж нь ингээ хэлээд ярьцдаг. Тэнгүүд ингээ хараа муутай нуудын урт суулгадаг. Тэгснэ тийм ярьж мэрснүүд нь Танах нөгөө анги мангаас солдгоо нэг ангидаа л орд юм уу те? тий.
Тэгээ ер нь бол нөө дунд ангид ороо 5 дугаар ангиас хойш тэгж анги солидог болсон. Ил 10 жил. Тэгэхээр чи энэ дээр би тэн цуудаг, тэн дээр би тэн цуудаг муудаг гэдэг юм уу? Үгүй. Тэг ингээд амар хөөрхөн бага ангид манай ээж нөгөө нэг ажилтай тэгэнгүүт ингээд манайх ч одоо Монгол сургууль биш болохоор тэгээ манай ээж хичээл зааж өгч чадахгүй тэгэнгүүт ингээд ээж намайг гэрийн багшинд явуулдаг. Тэгэл миний гэрийн багшинд байдаг байсан цагууд бүр ингээ амар гоё заа бүр ингээ амар гоё найзуудтайгаа ягаал тэгэл хоол моол ичээл ингээ амар хөвчлөлтэй октодороо нийлчээл ингээд амар хөөрхөр юм утсан дээр бичлэг хийж тэр үеийн TRM гэж бүжил мүжлдэг. Тэнгүү Frozen дээр гарч марцсан. Тэгснээр Lericomo тэр мэрийг ингээ амар бичлэгэн дээр утсан дээр бичлэг хийж мэгээл амар тэг миний ер нь бол гэрийн багшин дэсэн дурсан ч хамгийн өөр. Одоо хүртэл тэр найзтайгаа хөргөн найзлдаг. Гэтэ заримтай нэг найзлдаг юм гэж. Заримтай нь уу? Заримтай нь. Амар монголоор хэзээ ярьдаг хүмүүс нэсэ. Шона санжино. Санжино. Чи 6 дахь ангиас өмнөхөө санжино. Ер нь тэгэл мэдх 6 дахь ангиас өмнөх чинь бас тэгээд өдөр өнжүүлэх гэнэ хичээлийн дараа юм байдаг гэсэн. Тиймэрхүү юм Сургууль явдаг гэсэн эсвэл тэгэл нана цаанаа гэл байж байгаа л сая тэр нөгөө Frozen Rose гэдгсэн чи яг нэг манай үе чи нэг Monster High гарч ирэв шүү дээ. Тэгснэ ингээл манай ангийн ингээ хүүхдүүд яаснаа Monster High нөгөө зургийг ингээд баг ингээ хевлээд гаргаад ирсэн. Тэгснэ бид нар одоо ингээ клуб байгуулчих гэсэн. Би тэр гэснэ бид нар одоо ингээ хичээлээ тараад тийшээ явна. Өстой яасан ойрхон тийм бараг л кафе орно хоолнд орно ингээд. Тэгээ би чи нөгөө хөрхи өдрөмжлөх явдаг болохоор чи юу юм уу тэгээ тэр хиттэй нийлж чадахгүй. Тэгснээс тэрэндээ жоохон гомдол яана. Манай ангийн охтууд жоохон махад бүр Monster High-ийн куклтэнүүд баяалийн охтууд аав шиг надад яваал Monster High-ийн куклтэнүүд нь авч My Little Pony Money-г явцад тэгэл тэд нар ингээд тоглож муулдаг. Тэгснэ ингээд манай тэр ингээд тоглодог охтууд юм жижиг охтууд заа. Түнд би ингээд хажууд нь амар том битээд тэнгууд намайг таамаа гэж дуудсан яа. Та тоглох гэж би бүр зайлээ тоглоё гэж. Хэм би нөгөө тийм Monster High би үздэг байгааг байхгүй тийм мэдхгүй. За яах юм бэ? Яхаа нэг найзлдаггүйс. Сая Google гэсэн чинь манай ах бас хөрхөн юу яасан. Ийшээ тийшээ гадаад явцдаг. Тэнгүүтээ авчирсан надад нэг амар хөрхөн нөгөө Беллийн Google авчирч өгөө. Тэгснэ ингээ Bell тэгснэ Beast-тэй заяа хажуудаа. Тэг ингээ Beast-ний малгайтай. Ингээд ийм малгаан ингээ Beast тэгээ малгайг нь авангутаараа ингээ хөрхөлтэй Google. Тим Google-тэй байдаг үеж лээ. Тэгээд ингээ хамаатнуудаараа дундаа нэг ингээ аргаттай ч юм уу тийм. Тэгээ нэгнийгээ өгөхийн хүлээд өгсөн ингээ дараа нь тэгээ тоглоно гэдэг. Тэр чинь гэрийн багшиндаа л тэгдэгсэн дээр үнэ. Сиблингтэй үзэл дандаа багчсан. Тэгээд нэг ингээ цуслан дээр хаар нэг кассет л юу гэдэг кассет юм. Тиймээд нөгөө ингэ жиргүүлдэг. Тийм дээр ингээ пүүх мөх үздэг. Гоё зү өөр. За би бол өстой кассет дээр хүүхэлтэй бол үзэж үзээгүй найзаа. Тэгээ ийм том хар юм байдаг байхгүй юу? Кассет чинь дуу тавьдаг юм жижиг юм шүү дээ. Яг бичлэг тавьдаг юм том хар юм. Тэр бас кассет гэдэг үү? Үгүй арай өөрөөр хэлдэг. Би л юу би нөгөө CD хэрэг хүүхэлтэй үздэг үү шүү. Тийм манай ээж CD-гээр CD-н дээр Barbie Mickey Mouse. Тий надаа CD-н дээр Mickey Mouse юм тоглоом шиг юм юусэн заяа. Ийм хүүхэлтэй юм. PlayStation шиг үү? Тэгээ ингээд 50-гууд ингээд тэр ангийн сонгохоо монхоо яасан ингээд ийм сонгож болдог тийм Mickey Mouse юмтайс. Би бол CD-н дээр юу Barbie үздэг байлаа, Bratz үздэг байлаа. Тэгээд өөр юу ч үздэг байсан бол харагддаг гоё. Йоо Barbie гоё. Надаа Barbie-ийн кинонуудаас нөгөө юу л гоё нэг Princess-ийн сургууль явдаг штеп. Тэр англи надаа айгу таалагддаг. Princess Charming гэдэг. Тэр нь л амар гоё. За тэгвэл дуртай Barbie-нууд зурдаг байсан юм. За тэр чинь ахгүй зээл мөм. Тий тэр нь амар дуртай Barbie юм. Минийх юм fashion girl заяа ингээд жүжигчин болох гэж чадаагүй ингээд болоод тэг ингээд Парис руу яваад ингээд тийм гурван жижигхэн нисдэг дагинтай. Тэр чинь тэр бүр амар гоё. Тэр чинь юу илээ? Найзалгын ханаас нэрдэг. Тийм тэгээд гисэн чинь нөгөө ихчийнхэн үлдээсэн дэлгүүрч илүү эсвэл ихч дээрээ ч илүү нэг юм дээр очиад тэгс чинь нөгөө нэг юм wardrobe нь болохоор дотроо ингээд нөгөө нэг жижигхэн fairy-нүүд тэгээд тэд нар ингээд dress-ийг гоё болгоод байхгүй юу? Тэр чинь би бас мэднэ. Тэр бүр амар гоё. Тэр бол миний хамгийн дуртай. Тэгснэ тэр хэсгийг ерөөс
Кэнэн ингээд хойноос нь очиод нэг онгоцны бодолд ингээд тонгоос нь чи ингээд бөхснийгээ задраад дотроос нь юм зүрхтэй бандаж гарч ирээд тэрийг би нөгөө эргэтэдүүдтэйгээ нийлчээ тэрэн дээр нь бүр байнга тахиулж үздэг. Тэгээд инээгээд юм анаа харахаа энэ хоёр бүр ямар амар инээд юм бэ. Бандаж хараад нэгээд ах. Тий. Тэгтээ тэр үеэр инээдтэйдэг гэсэн. Та нарын жоохны мөрөөдөл юу байсан бэ? Одоо тэр мөрөөдөл чинь одоо гихтэй чинь давхцаж байна уу гэж Хацж байгаа хүн байвал ярьж эхэлж өгсөж байна зэлээ. байхгүй дээ. Жоохондоо зүгээр тэр үедээ үлддэг байсан юм ч юм ингээл амар. Баян гоё уцтай юм уртстай юм гоё анаа болно л гэж нэг хүзэр мүзрөөр ингээд мөнгө төгрөг хийсэн ингээд төрөвчөндөө ингээд хүзэр мүзрээ байсан. Тэр чинь гэсэн мэ Йоо, тэгтэйгээс тэгтэйгээс хоо нэр тэгтэйгээс санаа. таваачлахыг амар хүсдэг байсан. Тэгээд тэрэндээс айгүй удаа итгэдэг байж байгаад нэг хар тарсан зүгтнээс олоод билсэн. Ингээд би яг амар гоё том ихч болцсон. Тэгээд ингээ хоол ингээд тагалцсан нэг бондгор юм байдаг шүү дээ. Тэгэл ингээл өөрийнхөө ресторанда хоолоо яачиж игвэл тэгснэ ингээ задалдаг байхгүй юу? Тэгсэн чинь дотор нь хоол идэггүй. Хоол нь ингээ дууссан. Тэг юу илээ гэл ингээл харсан чинь би зүүдэндээ ингээ бинээсээ гараад өөрийгөө харж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээ миний амаар сонгос болсон. Тэг би жоохон хөөх зүүдэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр зүднээсээ болоод би тооцлох болсон шүү дээ. Яа. Зүгээр хоолоо идсэн. өөрөө хоолоо идсэн байсан юм уу? Тийм бай зүдэндээ л. Яа чи бүр жинхэнэ ажил мөрөддөг байсан юм уу гэж. Би ингээл яаж явж байгаа чинь төөрж байгаад би өөрийгөө гүнж байх хэрэгтэй гэж боддог байсан. Тэгээ би гүнж болно гэж боддог байсан юм. Би бүр жихнээсээ гүнж болно гэж боддог байсан. Миний мөрөөдөл миний бүр ирээдүйн мэрэгжил гүнж заа юу. Ой би гүнж. Гонч. Ой би ядаж аав ичхэн гүнж. Би нэрээ ингээ гүнж болно гэж боддог заа. Чи нөгөө ярьдаг бар биш үү те. Нөгөө Princess Charming School. Яг тэр шиг нэг юм дресс ингээл өнөөдөр аль дрессээ өмсөх үү гэл балетныхаа ямар хувцас өмсөх үү. За яах вэ? Өнөөдөр юу хийх вэ гэж би амир гэж бодсон чинь нөгөө гүүш. Одоо те энд ингээл ийм шорт морттой юм өмсдөг чиш. Би жоохондоо айгу фэшнэр явах мөрөдөлтэй байсан юм аа. Тэгээ одоо хүртэл тэрийг би боддгоо. Магистрэ дээр тиймэрхүү юмар хийхвэл гэж Back боддог. of my mind. Тэг нөгөө юу им жоохон бахад нөгөө им зөвхөн хүнчс юу юм гэхдээ ингээ нөгөө юу ингээ хувцснууд нь ингээ тэг хувцас наадаг хувцас зурдаг юм бид нар тий. Надаа тийм хувцас зурдгийг бүр ийм зузаан номыг аваад өгсөн. Би тэрийг бүгднгийн зураад дуусгачихсан шин. галзуу. Тэр Тийм. бүр амар гоё дэгсэн тий. Тэгэл жоохон том болоод нөгөө The Devil Wears Prada эдрийг үзэж. Өстой яг ийм л анаа болно. Өстой яасан ингэн тэгнэгээл. Тэгэл одоо хүртэл ингээд жоохон тиймэрхүү юмнуудад бол дуртай. Тэгээ яг хоо жоохон магистраар сурах гад ээжтэй ингээл охин иймэрхүү гэсэн чинь миний охин ач ирээдэг өштэй гэл за сүнэ өнөг гэж тал. Тэгсэн тийм. Таад ингээ хөөхөн муур ч юм уу нохоо харахаараа яаж эрхлүүлдэг вэ? Яг ингээд яаж дуурч яаж эрхлүүлдэг вэ? Нохог тэгэл Гэж ихэхгүй л ахалтаа гэж. Мэдгүй тэгэл Нэг чи нохоо ихлүүлж чаддсан юм уу? Би нохоо ерөөс амтнаас хол өссөн болохоор. би ч сайнаас аягүй хүүхдүүд одоо хүүхэд мөхтэй ер нь яаж харин би сая яг тэрийг ярих ажиллаж гэлээ гэж. Би нөгөө хэлсэн штэ хүүхдүүдтэй ойрхон өсч чадаагүй гээд. Тэгээ ингээ одоо манай одоо бишээ ямар дүү гэх юм бэ? Аавын тал юм уу ээж Бишээ юм уу? биш. Одоо манай агагийн хоёр хүүхдээ. за үйл гэж Нийс штэ нийс. Тий. Одоо ингээ манай том нийс ингээ гарч хахад би чи 18 тай. Тий. Тэрний ялгаа 18 тай байсан бохгүй юу? Тэгээ ингээл одоо өөрөөсөө 18 ийм жижигхэн заа юу. Бүр ингээ тэрийг ингээ харчаад би ихний нэг сар дүүгээ тэрвэрээгүй заа. Би ингээ айгаад унахчих үедээ яачих үедээ гээд. Тэгээ ингээ тэрнээс хойш би одоо хүртэл ингээ хүүхэд эхлүүлж чаддгүй заа юу. Тэгээ ингээ сайн уу ингээд нэг тэгэж л яг ярьж жоохон яана гэхээс бүр ингээд аим галзуу эрхлүүлдэг хүмүүс үүдэн штэ. Би тэгэж галзуу эрхлүүлж чаддаг байхгүй юу гэж. Тэгээ ингээд манай ах ч гэсэн ер нь тийм юм шиг үлээ заа юу. Тэгээ манай ах ингээд хүүхдээ гарсан дараа ингээд хүүхдтэйгээ одоо ингээд эрхлүүлж харьцахгүй.
одоо ингээд том хүн шиг харцсан гээд тэг ингээд жоохноос нь шохт ингээд оо миний охин яасан гээд ихгүй ингээд яг ингээд оо аав нэг чихэд ялсан яасан гэсэн. Миний охин яасан басан гэж тэгэж харцсан. Сонирхолтой. Тийм тэгэл мэдгүй би ээж авдаач нэг ихлүүлж байгаагүй өөрөө ч ихлүүлж чаддаггүй тэгэл тийм болохоор одоо Энэ асуултыг асуусан яг хүн өөр хүнийг яаж эрхлүүлж байгаа нь багтан эцэг их нь яаж эрхлүүлдэг гэсэн юм. Ятдаг гэсэн. Би ч нөгөө амар ихлүүлдэг, өөрөө ч амар ихлүүлдэг. яа би Одоо хүртэл би нэл шал нээж моми дижитиш нэр нэл шал авах бацаадаг нэл шал. Тэгэл айлын хүүхд тарахаараа ч гэсэн бүр амар ихлүүлдэг шүү дээ. Гэтэ яг би ойрт жоох хүүхд тараагүй амар удаж ин л та. Бүр юм бэби нэрээ хүүхд тараагүй. Тэс 1 2 моёр хүүхдүүд чинь одоо бол ингээд ер нь бол яг жоох хүүхд тарах юм бол хажууд нь хамаагүй том шүү дээ. Гэтэ миний хувьд одоо ингээд 4 5 гэдэг чинь хамгийн жоох нь асахгүй. Гэтэ би 4 5 хүүхд тараагүй удаж ин зөв яг үнэндээ. Гэтэ би ингээд харах юм бол би салдаггүй. Гэ бүр ингээд манаа үеэл их чи найзынх нь дүүгийнх нь хүүхд ч илүү бүр амар холын нэг хүүхэд би нэг олоод гэж. Тэгээ би салдаггүй зав тэр чинь 10 жилтэй 11 мэдүү ангидаа ч юм уу. Тэгээ би ингээд салдаггүй тэр хүүхдээс яагаад ч юм сонио. Тэгээ би ингээд тэр хүүхдээ ингээд амьдрдаг зав юу бүр ингээд чи бараг ингээд анх удаа хүүхд болж байгаа шүү дээ тэр чинь амар олон жилийн дараа олоод татаач бас яах вэ тээж аваас. годомтаас Тэг ингээд хоол молыг нүгдэг за би ингээд памперс солих амар дуртай. Чи манай хоёр дүү хараач гэж. Уйлах нь яг дургуул дээ. Гэтэ ингээд тэг нэг хоол мал өгөөл ингээ хоёул гадаа гарын мари чи ингээ шавл маавал ингээ хоёул ингээ шавлын мавлыг үү аа. Гэтэ би бүр амар дуртай. Би өвн жоох хүүхдээс айгуу дуртай гэсэн олон жил ганцаарайсан болохоор тэгэл нэг манай ээжийн дүүгэн нэг охинтой болол тэгэл 12 тагаасаа хүүхэд дараал тэгэл 13 тад манай доотлын дүү төрвөл тэгээ тэрнээс биш юу нь бол би хүүхдээс залхаад тэгээ одоо дүү мүг амар харгаа заяа би бүр дүүгээр амар тоглолдог зүгээр энэ ялах хүүхд ах чинь ингээл хазар мацрын базаал ингээл хадал мазаал ингээ ноолол би бүр амар ноолдог хүүхдийг тэг ингээд ягаад юм бол гэ боцсон чинь би жоохондоо ингээд ээжтэй ингээ байж ээж миний ийм хүүхдээс ингэсэн шүү дээ. Тэнгүүд ээж миний эрүүг амар хаздаг заа. Аль ээж нь эрүүг нь хазъя гэх тэнгүүд би үгүй гижиг амар хүрдэг. Тэгвэл ээж бүр хадаа яа. Тэгээ ер нь бол бас нэг тийм жоохон ноолтын симптом байж юм шиг байгаа. Ялч хүн л дээ. Тэгээ би сая нэг элдрүү ярих гэсэн нөгөө нэг жоохон бахт гадаа хахад ингээл 10-ын чихэр яа юу нэ 50 ундаа бабуулаа амар гоё гэдэг бабуулаа юм чи тэгээд бамбар яа би бамбартай амар дууртай тэр 10-ын чихэр амар гоё шүү. Яг тэр нөгөө цагаан уттай юу? Апо канди гэдэг юм байлээ. Өө тийм үү. Яа нэг хятад те дээрээ нөгөө нэг юм алимтай грейптэй энтер гэдэг. Тэр гоё шүү. Тэр нөгөө чавга гэж 50 гэж. Тийм. Тэр чи хайр штэ ингээд юм. Юм ууттай. Тийм ууттай. Тэр бас байдаг. Тэг ингээд бодсон чинь би айгүй нэг тийм жоохон айгүй хүлээдэг л хүүхдээсэн юм дандаа ингээл ээжигээ амар санддаг гэсэн болов ингээл лагер магер дээр өвөөтэй ингээ байжсна анаа мана байдаг тэмүүд би ингээл ээжигээ л амар санддаг гэсэн юм шиг санагдчихлаа гэнт. Яг тийм л ах л та ялтчгүй. Айгүй хүлээдэг л байсан юм санагдав. Одоо бацсан миний сэтгэл жоохон хүнд болчлаа гэж. Яа. Одоо зүгээр дээ. За. Тэгвэл гоё. Ямар амар их юм ярьч ба тий. Гэтэ ялчгүй яриалах бол яриалах сэдвэлээ. За өсвөр насаа би тэг дараачийн ангаараа ярив. За бас тий шүү тий. Гэтэ нэг ярих юм бол амар том сэдв 5 6 цагийн юм болох юм шүү тий. Яг ярих юм л. Тий. Гэтэ яриаггүй зөндөө олон сторинууд байгаа л та бид нар. За. Би тэдийг ингээд сонссон баярлаа. Тэгээ таад бас гоё энэ үртэл дуустал сонссон бол таад юм бас жоохондоо одоо яасан коммент дээр бичээрэй тий. Ийм бас ностальжик юмнуудаа бичээрэй. Тийм. За баяртай. Бас гоё ярилцмаарагаас сэдв байвал бас бичиж болно. Like, subscribe, share. Тэр нөгөө хоох мохын дарж маа. Тэрийнхэн дагаж үгийг мэдэхгүй юм л та.
Тэгээ манай TikTok, Instagram, Facebook хаягнууд байгаа. Үдгч надад тэр Facebook дээр сүүл notification ирээд танаа ингээд энэ пэйж чинь ингээ 2 хүн орч харлаа гэж заяа. Тэгэл би вау гэд ингээд орсон чинь ингээд тэр нөгөө Facebook бизнес ч гэнэ Meta бизнес ч гэнэ нэг тийм аппликейшн хэвстэл байдаг юм билээ. Даг үлдээ тэгтэй гэж. Татнаагш нэг нь татаарай. За баяртай. Баяртай. Сайхан амьдраарай. Саарыг хинч цаашаа тий. За бай бай.